Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Багш нар өнөөдөр та нарт хэл ярианы хичээлээр шүд сэдвийн хүрээнд шинэ үгтэй танилцуулна. Хичээлдээ идэвхтэй оролцоорой. Өгүүлбэр эрхтний дасгалаа хөгжилтэй сургагчтай хамтран хийцгээе. Жимигээрээ, ярзаагаарай, гайхаарай. Сайн байна. Дараагийн өгүүлбэр эрхтний дасгалыг хөгжилтэй сургагчтай хамт хийцгээе. Жимигээрээ, хал айлан болоорой, агуу шиг том ангаагаарай. Сайн байна. Ингээд хамтдаа ойсор таацгаая. Авдраар дүүрэн харцгар хурганы ярьс. Авдраар дүүрэн харцгар хурганы ярьс. Тэр юу вэ? Сайн бодоорой хүүхдүүдээ. Сайн байна. Юу бол? Шүд юм биш үү? Баяр хүргэе. Хамтдаа шинэ үгтэй танилцъя. Багшийнхаа тавьсан бичлэгийг анхааралтай сайн үзээрэй. Үүдэн шүд, соёо шүд, араа шүд. Шүднүүдийн үүрэгтэй танилццгаая. Үүдэн шүд нь идж байгаа зүйлийг тасдах үүрэгтэй. Бүр жаахан байхад чинь үүдэн шүднүүд нь гарч эхэлдэг. Соёо шүд. Соёо шүд нь зулгаах үүрэгтэй. Идж байгаа зүйлсүүдийг зулгаадаг. Хараа шүд. Хараа шүд нь болохоор идж байгаа зүйлсүүдийг ботлох үүрэгтэй. Сайн байна хүүхдүүдээ. Өөрөглүүлэн бичлэгээ үзцгээе. Хараа шүднүүд нь маш чадaltaй, хүчтэй байдаг. Идж байгаа зүйлсүүдийг маш сайн ботлоод хоол руу оруулах үүрэгтэй юм байна. Сурсан шинэ үнүүдэд давтцгаая. Үүдэн шүд, үүдэн шүд. Дагаад хэлээрээ. Үүдэн шүд тасдах үүрэгтэй. Соёо шүд, соёо шүд. Дагаад хэлээрээ. Соёо шүд зулгаах үүрэгтэй. Хараа шүд, хараа шүд. Дагаад хэлээрээ. Хараа шүд ботлох үүрэгтэй. Сайн байна. Хичээлдээ идэвхтэй оролцсон хүүхдүүдэд баярлалаа. Шинэ сурсан үгнүүдээ гэртээ аав ээжтэйгээ хамтран давтан сайн хэлээрэй.